хамгийн дотн хамгийн дэлгэр хамгийн хангалуун энэ дэлгэр сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлж саруу сайхан танхимд цагаан зарцуулан барилан ирсэн та бүхэндээ чин сэтгэлээс хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил цэцгэлтэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдтэй алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэдтэй залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрлөх хот эгчүүд, эмэгтэйчүүдээр бахарх сэтгэлийг төлөвшүүлж хийж байна. Өөрөөр хэлбэл манай эмэгтэйчүүд бүхий цагт мандалж байж чаддаг. Айлын сайн эзэгтэй ажлын үнж түнш, хөгжлийн гол судсан таа бүхэн байна. Нийслэлийн төр захааны байгууллагаас буюу нийслэлийн засаг даргын хамгийн газар нийслэлийн удирдлагуудаас зохион байгуулж байгаа их хотын өсгүүчүүд хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас нийслэлүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө анхны тэмцэгчдийн нэг эх оронч соён гэгэрэлэгч нэмэндээ нянжмаг өнөдөр дурсахгүй байх аргагүй. Түүхэн тэр үеэр хоцорч одоо эмэгтэйчүүдийн эрх бидний нийгмийн эдийн засгийн байдал цоошин сорилтуудад болгож байгааг та бүхэн мэднэ. Хотчил, хотыг дагсан шилжин эсвэршил, технологийн хөгжлийг дагаад эмэгтэйчүүдийн нэг асуудлууд ч өнөөдөр өөр түвшинд яригдах шаардлагатай болж байна. 1987 оны сонгуулиар хамгийн өндөр буюу 29.8% 1900 харуулж байна. Гендерийн асуудлын цаана гэр бүл асуудал ашиглаж өнгөрөх гэдэг хэцүү сонголттой нүүр тулж амьдарч байгааг нуух аргагүй. Хэлбэр байдал нэг ялангуяа 3 ээлжийлэлд хичээлж байгаа сургууль салбар манай эмэгтэйчүүдийн мандат гэж байгаа. Төр хувийн хөгжлийн салбарын төлөөлөг болсон эмэгтэйчүүд За шилдэгүүлэн тайзнаа өрье. Монгол улсын гавьяа. За үнэхээр салбар бүртээ танигдсан ажил үйлсээрээ хамт олонны нийслэлчүүдээ Монгол түмнээ хошуучлан мандайлсан гайхамшигтай сайхан бүсгүйчүүдтэй энд цугласан мянга гарan бүсгүйчүүд, ээжүүд, эхчүүдийн өмнөөс хадуун талархал илэрхийлж алгадашаа. Их хотын бүсгүйчүүд 2018 энэ ёсол хүндэтгэлийн ажиллагааны шилдэг 8 бүсгүй олон салбарт ажил мэргэжилээр энэ хорвоо дэлхийн ертөнцийг хатан ухаанаараа чимж манаж явахын бэлэг нийслэлийн мянган бүсгүйчүүд бахархаж байна. Монгол улс эрхэм хүндэтэй алдрын эзэн болж байгаа энэ бүсгүйчүүдийн цаашлын ажил үйлсэд эхийн их амжилтыг хүсэн ерөөж эрхэм алдраа өндөр дэргэж явахын бэлэг дэмбэрлийг олгоцгоё. 1967 онд Багангийн багш болж яваад одоо Багангийн багшаар 18 жил ажиллаж байгаа. Тэгээд дараа нь Багангийн хичээлийн эрхч буюу одоогоор нэрлэдгээр сургалтын менежер гэдэг ажлыг 2 хүний ажлыг хийсэн. Өглөө бол Багангийн, үдээс өмнө Багангийн багш, анги удирдсан багш, үдээс хойш 20-с 24 бүлэг хариуцсан сургалтын менежерийн ажлыг хийсэн. За энэ хугацаанд би юуг зориулсан бэ гэхэд бага насны хүүхдийг богино хугацаанд их хэлээрээ алдаагүй сайхан уншиж чаддаг, бичиж чаддаг, ярьж чаддаг их хэлээр сайн эзэмшүүлэхийн төлөө ажилласан. Эмэгтэйчүүд бол үнэхээр одоо дайчин, хөдөлмөрч, тууштай юм байдаг. Харахаар одоо харах юм бол яг үүсгэх төвшөнд бол эмэгтэйчүүд л гол ажлыг нуулж байгаа гэдээ бас та мэдчихэж байгаа. Эмэгтэйчүүдтэй нийтийн тээврийн салбарын эмэгтэйчүүдтэй, эхчүүдтэй
Мартин 8-ны баярын мэнд хүргээд аяныхын алтан зам үлзийтэй байх болтугай, ажил амьдрал нь өөдрөг байх болтугай гэж өрөөё дөө. Төрлөн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан жүр хязгаарлагдсан хариуцлагатай